Би бол Монгол улсын иргэн. Би иргэн. Иргэдийн хурлын төлөөлөгч хэний төлөөлөл вэ? Би Монгол улсын иргэн. Хорооны хурал хорооны дарга үүгээ биелүүлж байна уу? Би бол иргэн гоо. Таны амьдралд шууд нөлөөтэй шийдвэрүүд хаана хэрхэн гардаг вэ? Би Монгол улсын иргэн. Иргэдийн оролцоо гэж юу вэ? Би Монгол улсын иргэн. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд юу бидэнд хэрэгтэй вэ? Би бол Монгол улсын иргэн. Хариултыг бүгдээрээ хамтдаа хайр. Би Монгол улсын иргэн. Хамгийн гол нь иргэдийн оролцоотойгоор шууд хариулъя. Би иргэн нэвтрүүлэг. Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим боловсрол сувг телевизийн боловсрол төслийн хамтран та бүхэндээ хүргэдэг би иргэн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Бид нэвтрүүлгийнхаа дугаар бүрээр иргэдийн өмнө толгомдсон асуудлуудыг иргэдийнхээ оролцоотой хэрхэн шийдвэрлэж болох тухай асуудлыг хэлцдэг. Аливаа ард түмэн өнгөрсөн түүх рүүгэн хэдий чинээ алсыг харж чаднам, ирээдүйн рүүгэн төдий чинээ бас холыг харж чаддгаа гэсэн нэгэн үг байдаг. Энэ үгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхэлж байгаамаа. Ингээд бидний өнөөдрийн нэвтрүүлгийн маань сэдэв болвол нэгэн сонирхолтой сэдэв байгаа. Сэдвийн нэр Эзэн Чингис хаан Тэмүүжний мэндэлсэн сар өдрийн тухай ярилцах юм байгаамаа. Аугаа гэгддэг ромчуудын 400-ны туршид тэмүүлээд эзэлж чадаагүй газар нутгийг Монголын төмөр морин зэрэг 25 жилийн дотор өөртөө нэгтгэсэн юм. Их эзэн Чингис хааныг дэлхийн нийт мэддэгч түүнтэй холбоотой маргаан дагуулсан сэдвүүд олон. Их Монголын эзэнт гүрэн эмээлт морины давхил, эрд цэлмийн давхил төдий бус эзэрхэг оюун санааны хүчээр энэ ертөнцийн хамгийн хүчирхэг гүрнийг байгуулж асан түүхтэй. Дэлхийн талыг эзэлсэн их хааны төрсөн газар тодорхой. Харин түүний мэндэлсэн сар өдөр одоогүй хүртэл тодорхойгүй. Бидний өвгдөөс хадаж чулуу хөшөө дурсгалыг бус. Харин улс үндэстний хэл хязгаарыг тогтоож өдгөө цагийн дэлхийн ертөнцийг бий болгосон юм. Эзэн Чингис хаан Тэмүүжний мэндэлсэн сар өдрийн тухай та ямар мэдээлэлтэй байдаг вэ? Энэ талаар өдгөө цагийн Монголын түүхийн салбарын тэргүүлэх эрдэмтэд би иргэн нэвтрүүлгээр ярилцах болно. Ардчилсан төр иргэдтэй нээлттэй. Монголын түүх 100-100-ыг ирлэж 60-60-ыг өртөөлсөн мянган-мянганы түүхтэй Монголын түүх зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн хүн төрөлхтний үнцэнтэй түүх бас бахархал болж байдаг. Тийм ч учраас хүн болгон Монгол улсын иргэн болгон бас Монголынхон түүхийг мэдэж, мэдээлэл авч, зөвөр ухаачих нь бол бидний хувьд хамгийн чухал ачаал бүгдэлтэй зүйл юм аа. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. Монгол улсын ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал эрхэлсэн зөвлөх доктор Болд. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Инх Төвшин. Монгол улсын хөдөлмөрийн баатар академич түүхч Бира. Монгол улс, Монголын ард түмэн энэ жил өөрийн түүхтэй холбоотой маш том ойнуудыг энэ жил тэмдэглэсэн. Сайхан тэмдэглэж олон арга хэмжээ зохион байгуулж ингэ тэмдэглэл өнгөрүүллээ. Харин эх онд буюу 2012 онд эзэн баг Чингис хааныхаа төр мэндэлсний 850 жилийн тэмдэглэл өнгөрүүлэх учиртай. Гэтэл Чингис хааны маань мэндэлсэн төрсөн сар өдрийн асуудал бол өнөө хүртэл нэг бүр болж чадаагүй. Монголын төр их хааныхаа мэндэлсэн огноог албан ёсны болгож ёсчлаагүй байгаамаа. Иймээс өнөөдөр бид энэ эзэн баг Чингис хааныхаа мэндэлсэн сар өдрийн асуудлаар ярилцаж олон түмэн телевиз үзэгчдэд тодорхой ойлголт өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна. 1962 онд эзэн баг Чингис хааны 800 жилийн 2002 онд 840 жилийн тэмдэглэсэн. За ингэж тэмдэглэхдээ бид Чингис хааныг зуны эхэн сарын 16 төрсөн байдлаар ер нь тэмдэглэж ирсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн маань нэвтрүүлгийн хамгийн гол зүйл бол эзэн баг Чингис хааны мэндэлсэн сарын тухай асуултаа эхлэе гэж бодож байна. За чамаа уус эхлэе. Яхахгүй бид эзэн баг Чингис хааныхаа төрсөн газар угаасан усын гал голонтын сахиж байгаа монголчууд бидний тухайд бол эзэн баг Чингис хааныхаа төрсөн сар өдрийг өдөртөө болж энэ зөв тогтоогоод тэр өдрийг тэмдэглэж занших нь бол олон талын ач тустай. Энэ хэзээж байгаа сэдвийг үнэхээр дэмжиж байна. Ягаад гэвэл сүүлийн үед бол монголчууд үндэстний гэвэл цагаан сараас за наадам баяраас өөр юмгүй харин шашны Валентины баяр хүртэл төрж ирж байгаа цагт эрх биш
эзэн бог Чингис хааныхаа төрсөн сар өдрийг жилд нэг удаа бүх ард түмэн тэмдэглэж байвал үүнийг дагалдаад залуу үе хойч үе маань их дүүхэн хүртэл бас үзэж сурч мэдэх монголоор бахархах монголоо их сэтгэлтэй болоход олон талын ач тустай байхаа багш хүний тухайд хэлгээд бид нар нэг өдөртэй болёо. Монголчууд нэгдъя. Эзэн хааныхан одоо төрсөн өдрийг мэдэхгүй Монгол явж яана байхгүй. 600 жилийн өмнө Улбек гэдэг хүн Монгол ястай зустай хүн. Астрономийн хоног гэдэг чинь 365 хоног 6 цаг 10 минут 8 секунд гэдэг тодорхойлсон өнөөдрийн чинжих ухаанд 58 секундээр зөрж байгаа. Тэгэхэд бид нар одоо ингээд суугаад байна гэдэг нь утгагүй асуудал. Тэгэхээр би инх төвшнгөөс дараагийн асуултыг асууж гэж байна. Та Монгол улсын шинжлэх ухааны академийг тэргүүлж байгаа. За шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч хүний хувьд яг энэ одоо Чингис хааны бид эзэн Чингис хааны хаан мэндэлсэн сар өдрийг тогтоох нь шинжлэх ухааны болон ирээдүйдээ ямар ач холбогдолтой юм бэ? Шинжлэх ухааны академи манай түүхийн хүрээлэн манай түүхчд бол энэ Чингис хааныхаа төрсөн он сар өдрийг тогтоох нь бол юуны өмнө монголчууд өөрийнхөө түүхээ гүнзгий мэдэх дайнугаа залуу үе маань бол өөрийнхөө түүхээр бахархах нэг тодорхой өдөрт Чингис хааныхаа дурсгалыг хүндэтгэх энэ талаасаа бол их ажилтгaalтай юм гэж ингэж шинжлэх ухааны академи бол үзэж байгаа. Энийг тогтооход бол сая өмсөд ярьж байна. Үнэхээр түүхэн баримт тэр факт нь бол тэмдэглэгдэж ирсэнгүй. Тийм учраас энийг бол одоо тэр үйл явц тэр нүүдэлчин монголчуудын заншил, уламжлал, шашин шүтлэг тэр олон зүйлтэй бол харгалзуулж, уялдуулж ээж шийдэх асуудал гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас өнгөрсөн жил шинжлэх ухааны академи манай энэ гол түүхийн хүрээлэн одоо манай Бэрэгоо оролцсон түүхчдийн саналыг нэгтгээд Монгол улсын ерөнхийлөгчд бол бас ийм өдөртэй болох нь зүйтэй юм а гэж ингэж биднүүд одоо бичиг өргөж барьсан байгаа. Тэгэхээр энэ нь бол одоо манай залуу үед их чухал юм. Одоо нэвтрүүлэх хөтлөгч хэллээ. Энэ жил бол монголчуудын хувьд түүхэн одоо ийм жил. Тэгээ энэ жилийг бол шинжлэх ухааны академийн түүхэн хүрээлэнгийн санаачлагаар түүхээ илүү судлах түүхийн жил болгож бид зарласан байгаа. Энэ хүрээнд одоо энэ ярилцлагад бас залуучууд оролцож байна. Энэ нэвтрүүлгийг бол олон хүмүүсүүд үздэг. Тэгэхээр энэ дээр бол ер нь нэг өдөр сараа тогтоод тэрнийг бид баримтлаад явахад бол болох юм а гэж ингэж бодож байгаа. За тэр сар өдөр нь бол одоо манай түүхэн хүрээлэн манай түүхчдийн гаргасан тэр өвлийн ихэнх сарын шинийн нэгэн байх ёстой юм баха гэж бодож байгаа. Тэгэхээр би та бүхнээс нэг санал хураая гэж бодож байна. Мэдээж санал хураалтаар эцсийн шийдийг гаргахгүй ч гэсэн та бүхний хамтлаг байр суурь ямар байгааг бас манай телевиз үзэж байгаа хүмүүс маань тийм ээ мэдээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгэхээр та бүхэн 3 өдрийн хуудас байгаа. Тэгэхээр эзэн бог Чингис хаан Тэмүүжний сарыг ямар ч үсэн Монгол зурхаан байна уу тэр ямар зурхаан вэ тийм ээ? Лид байна уу одоо тэр хуанлиг байна уу тийм ээ? Ямар нэгэн байдлаар тогтоох нь ач холбогдолтой юм а. Энэ бол туйлын чухал хэрэгтэй гэж үзэж байгаа бол та бүхэн ногоон хуудсыг за бид нар бол яг энийг ингээд энд нь орхих хэрэгтэй. Энийг бол цаашаа судлах шаардлагагүй ч гэдэг юм уу. Тэгж үзэж байгаа бол улаан хуудсыг за ерөнхийдөө бол энэ бол цаг үеэ олоогүй асуудал ч гэдэг юм уу тийм ээ. Дундын байр суурь барьж байгаа бол шар хуудсыг өргөхгүй. За ингээд та бүхэн хуудас өргөнө. Эзэн богд Чингис хааны мэндэлсэн сар өдрийн талаар эртний түүхэн сурвалж бичгүүдэд 2 янзаар тэмдэглэн үлдээжээ. Эхний бүлэгт багтах Лувсан Данзангийн Алтан товч хэмээх бичиг, Жамбын асрагч нэртийн түүх, Раш Понцгийн Болор эрх зэрэг ном сударт хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-наа улаан тэргэл өдрийн дүүл цагт Чингис хаан төрөв гэсэн байдаг бол Хөх түүх, Жамбал доржийн Болор тойл, Галдангийн Эрдэнэ нэрэх 10 буянт номын цаан түүх, Гонжиг жавын Дай Юан улсын Сууд богд Чингисийн сувд эрх хэмээх шаштар орш бай. Монгол улсын шаштар зэрэг сурвалжуудад 3 дугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ үүргийн цагт Тэмүүжин мэдлэв гэжээ. Ардчилсан төр иргэдтэй нэгтдэг. Нэгдүгээр баримтууд Монголын улс тавчаанд бол
Чингис хаан төрөхтэй шагаан шинэ нөөж ацх төрлөө гэж. Тэглээ зэрэг энэ бол нууц товчооны энэ он сар 50-аагүй мөртлөө энд бол давхар мэдээлэл байгаа юм. Ягаад гэх юм бол тэр үед бол монголчууд гаднаас дайсан довтлох үед бол хавар ч юм уу зун ч юм уу хизээж магадгүй бах. Өөрснөө өвөг дээдсийн олон удаагийн өштөн гистэн татар иргэнийг урд амбга хааны үед дараагийн хаатын үед олонтой хатгалдаад нэг ч одоо олигтой ярилт аваагүй үед энд Өсөөхөө Баатар бол ялалт байгуулсан. Тэгэхээр энэ бол яг цаг хугацааг сайн сонгосон байх ёстой. Тэр үед бол одоо агт таргалсан ном хатуурсан үед гачаа дайн хийдэг байсан. Энэ бол тэр цаг мөч гэдэг бол яахрахгүй намрын сүүл сар, өвлийн тэргүүн сар байх ёстой. Энэ бол тэрийг мэдээлж ийнэ гэсэн нэгдүгээр баримт. За хоёрдугаар баримт бол миний хэлэх юм бол одоо хожмын Монгол түүхэн сурвалжууд дотроос бол ихэнх нь Луу Алтан давчаас эхлээд тэр зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдрийн одоо морин өдөр дүл цаг гэж байгаа морин цаг төрсөн гэдэг энэ бол нууц товчоог Луу Алтан давчтай яг мөр харгуулаад судлахад бол яг Чингис хаан гэдэг хоёрын дундуур энэ өгүүлбэрийг зүгээр шууд нэмээд оруулчихсан нь бол тодорхой байдаг. За энэ 16-ны тухай тайлбар хийлийг бол дараа нь байгаа. За тэгэхээр ихэнх нь бол өвөнийг дагалдаад нэг хэсэг сурвалжууд явуулсан. Гэвч энэ олон түүхэн сурвалжууд Ямбад оржийн болортол за ордсын түүхч гончгчвын сувд дээрх Көх түүх энэ гурван сурвалжинд бол өвлийн тэргүүн сарын шиний нэгэн төрсөн гэж тав тодорхой тэмдэглэсэн байгаа. Чингис хааны эзэн хорооны одоо жилийн дөрвөн тайлгыг Мялагуудын хором гэдгийг бол 10 дугаар сарын одоо 3-нд хийхээр тохируулсныг тав тодорхой заасан байгаа. 10 дугаар сар гэдэг маань монголоор бол өвлийн тэргүүн сар. Одоо 4 дахь баримт нь бол одоо хүртэл ордсын одоо Мялагуудын хором, Тасмын хором гэдэг. За энэ одоо хүүг төрөөд 3 хоноод хүүн зөвлөгтэй зэрэг одоо угаалах хийдэг энэ хором баярыг бол Алтан ургийнхан бүгдээрээ оролцдог энэ хормыг бол тэмдэглэж байгаа. Энийг бол цагаан түүхэн тав тодорхой байгаа. Цагаан түүхийн одоо бидний гарт бол 9 их байна. Ихэнх нь нилээд нь бол яг өвлийн дунд сарын шинийн 3 гэсэн байгаа. 3 ихт нь бол өвлийн тэргүүн сарын шинийн 3 гэсэн байгаа. Тэр Ленин Санкт Петербургийг хадгалж байгаа Цэвэнгуан одоо 1910 онд одоо хуулж ирсэн тэр ихэд бол яахрахгүй өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд энэ Мялагуудын хором хийдэг гэсэн. За ингээд ерөнхийдөө дөрвөн үндслээр та бол өвлийн тэргүүн сарын шинийн 3. Ерөөсөө өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн, шинийн 3-нд бол Мялагуудын угаалгын хором хийдэг. Өнөө хүртэл бол эзэн хороонд одоо тэр бол яахрахгүй одоо тэр тодорхой баримт хэлэх юм бол энийг бол гадны судлаачдаас дэмжиж бичсэн зүйлсүүч байгаа олон баримтуудыг бас хэлж болох байхаа. За тэгэхээр бид нар бол яг зуны тэргүүн сарын 16-нд нууц тавчаанд 3 удаа тэмдэглэгдсэн байгаа. Энэ бол нэлээд одоо баримталж явсан үе. Сүүл үеийн баримтаар бол бид нар бол Чама багшийн одоо энэ өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэдэг дээр бол ерөөсөн зонклох одоо улсууд бас саналтай байдаг. Энийг тогтох нь зүйтэй харин чухам энэ Григорийн тоололд тэр энэ одоо яа таарч байгаа гэдгийг онох тохиолдолтой. За зарим судлаачид манай Нагаанбуу болон бус судлаачид бол 12 сарын 21-ний өдөр төрж 23-ны өдөр Мялагуудын тэгэл ордос дэж байгаа тахилгыг үздэг. Одоо Чама багшийнхаар бол 10 дугаар сарын шинийн 1 одоо өвлийн тэргүүн сарын шинийн 1 байдаг. Ингээд энэ дээр бол одоо яг тогтох хэрэгтэй. Эндээс нэг л зүйлийг одоо ойлгох нь зөв байх гэж бодож байна. Одоогийн хятадуудын мөрдөж байгаа. За энэ 1280-аад онд Хууль цэцэн хаан зарлиг гаргаж гарсан зурхайг одоо засаал тэгэл цаашин жаахан өөр нэргэл явсан. Энэ зурхаагаар таацуулах Монголын улирлын тооллыг одоо Алтан хааны юунд л Монголын төдийн тийм хөглөр сарын төдөн гэж бичээд энийг яг онолдуулж одоо гаргаж зэгцэл чухал байна. Ямар ч байсан таныхаар бол өвлийн тэргүүн сар. Тэр бол одоо ер нь их үндэстэй тодорхойлт гэдэг. Алтан давчид байгаа юуг бол нэг хаашин эргүүлээд 3 түүхч яг хоолоод одоо бичсэн байдгийг одоо зуны ихэнх сарын улаан тэргэл өдрөгч. Яг одоо тэгж явж ирсэн гэнтхэн одоо хөх түүхээс эхлээд хаашаага өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэдэг. Ингээ бас 3 түүхч. За тэгвэл тэр 10 буянт номын цагаан түүхэнд бол тэр Мялагуудын хормыг
одоо хэн яриад байна. Тэргээр ингээд яахлаа зэрэг ингээд ямар ч байсан нэг 4 түүх чинь өвлийн ихэнх сарын одоо шиний нэгэн гээд одоо Монголын түүхчдээс яатсан юм уу да гэж одоо би бододгийг. Өвлийн ихэнх сарын тэргүүн юу шиний нэгэн гэдэг маань хэзээ юм бэ гэдгийг одоо бид тогтоох хэрэгтэй юм. 2006 онд бол би энэ тухай өгүүлэл бичсэн. Тэгээд тэр миний өгүүллийн ерөнхий агуулгыг бол Чома багш бүгдийг одоо хэллээ. Тэр бол нэг 4 зохиолд бол одоо энэ өвлийн ихэнх сарын шиний нэгэнд төрж шинийн 3 дугаалга үйлцэн гэдгийг одоо гаргасан байгаа. Ер нь бол Монголын бүрээд баргууд дотор бол энэ 20 дугаар зууны ихэнх хүртэл энэ үйл явдал баясан юм байна. Мэлгуудын хурим хийдэг. Мэлгуудын хурим. Тий, мэлгуудын хурим гэдэг нь бол хүүгэд төрөөд, хүүн цөглөөд тэгээд угаалга хийсэн тэр нэг. Тэгэхдээ тэр бүрээд баргууд бол ой ойн дээр нь жил бүхэн хийдэг байсан байна. Тэгэхээр энэ ойн дээр нь жил бүхэн хийдэг энэ үйл явдал бол Чингис хааны үед байсан. Тэр нь бол Чингисийн тахилгын одоо тэр ёсонд ордост очиод орчихсон. Одоо бол жил бүхэн хийж байгаа. Өнөөдөр зэгсэн өвөр Монголын ордос жахар үжимчин ясны дунд хүүхэд төрснөө дараа 3 хоногд нь одоо энэ угаалга хийдэг, мэлалга хийдэг иймэрхүү ёс уламжид өнөөдөр ч гэсэн хадгалагдаж байгаа. Ордос нутагт байдаг Чингис хааны эзэн хорооны тахилгын дотор милагуудын зан үйлийн улбаа одоо хүртэл уламжлагджээ. Тэнд бэлгийн улирлын жил бүрийн өвлийн ихэнх сарын шинийн 3-нд Чингис хаанд зориулан милагуудын хурим хэмээх ёслолыг эртнээс нааш гүйцэтгэж иржээ. Тэрхүү милагуудын хурим нь Чингис хаан төрсний дараа түүнийг угаасны баярыг ёслол хэмээн ордсын дарагтнаар хуужилсан байв. Энэ ёслолыг тасман тайлагч гэж нэрлэдэг. Энэ нь Тэмүүчний хүйсийг тасмаар боож, хүйн цөглөснийг дуурсч буй хэрэг юм. Энэ ёс Тэмүүчнийг төрхөөс өмнө байсан ажээ. Миний олж мэдснээр бол нэг 9 төгс эхний төгсөн сурвалжууд бол сар өдрийг тэмдэглэсэн байгаа. Энийний 6-аад нь өвлийн ихэнх сарын шиний нэгэн. За яг хуу 3-ууд нь одоо асрагч нартын түүх, арааш унцгийн болор эрх, за лоо алтан товч. Энэ 3-ууд 6 одоо 100 сарын 16 гэж тэмдэглэсэн байгаа. Тэгээ энэ дотор би нэг имийг би онцлог хэлмээр юм гэж бодож байгаа юм л да. 10 буян номын цагаан түүхэнд Милагуудын баярыг одоо 10 сарын 3 шинийн 3 тань гэсэн байгаа л да. Тэгээд дараагаар нь энэ хэний галдан туслагчийн эрдний ирэхэд бүр угаалгын Милагуудын ингээд бүр ингээд тайлаад ингээд бичсэн байж байдаг. Тэгэхээр 10 буян номын цагаан түүх чи юм штэ. 10 буян номын цагаан түүхэд бичгтэн Хувлаа хааны 4 цагийн Милагуудыг тогтоосон зарилгийг авч бичсэн байгаа юм штэ. 10 буян номын цагаан түүх бол 10 буян номын цагаан түүх бол одоо Хувлаа хааны төрийн 2 ёсны юуг яасан хууль цааз түүхийн сурвалж бичих штэ. Тэгэхээр энэс үндэслээд Хувлаа хаан их хаанаа өвг эцэг хаанаа тэнгэр болоод 100 жилч болоогүй 50 60 жил та 60 жилч бараг болоогүй байхад нь ном бичгтэн андуураагүй байх гэж бодож байгаа юм аа. Нэгдүгээр 10 хэд настай байх. Тийм байхад нь чинь одоо сартуулаас бууж ирэхэд нь угтаж очиж одоо ангийн тосоор мэл алгаж байсан ухаар учихсан байжсэн хүн шүү дээ Хувлаач нь. Тэгэхээр тэр тус маань зарилгтан сар өдөр андуурч тогтооно гэж бол байхгүй. Тийм учраас энэ бол Чингис хаан Хувлаа хааны зарилгын сурвалжтай юм шүү гэсэн одоо юм. За нууц товчоо Монголын нууц товчоо Дармагушийн алтан хөрдөн мянган хэгээс за саган цэцний эрдний товч за Юан улсын судар одоо Монголын Юан улсын түүхийг бичсэн хатад сурвалж энэ гурав бол сар өдрийг тэмдэглэсэнгүй л дээ. Судрын чуулган бол бүр хамаагүй бичсэн шүү дээ. Бүр он ч байхгүй болоод өгсөн. Тэр бол гадаадын хүн учраас бид тэрнийг уучлах ёстой. Тэгээд Рашид Аддин чинь хүний амаас бичсэн. За яг хуу алтан дэвтэр барьж байгаад бичсэн л гэдэг юм алтан дэвтрийн бидэнд ирсэнгүй л дээ. Тийм учраас одоо өвдөө ихэнх сарын шинийн 1-нд мэдлээд шинийн 3-нд угаалгын ялаалга хийжээ гэдгийг бол одоо ингээд түүхэн сурвалжууд л одоо ихэнхт нь ингээл байж байгаа юм л да. Манай нэвтрүүлгийн нэр бол Иргэний танхим гэсэн нэртэй байгаа. Тэгэхээр иргэд маань өөрсдөө хурж ирээ тийм ээ. Олон янзын их сурвалж үзэл бодлоо илэрхийлэх энэ чөлөөтэй эрхчлөөнд байдаг. Тэр өнөөдөр бас нагаан бууга хувьд гэх юм бол арай өөр байр суурьтай байдаг. Би бас бичсэн зүйлүүдээс нь уншижсэн. Энийг би 4 оноос хойш 12 сарын 21-нд төрсөн байна. 23-нд Милагуудын дахилга хийсэн байна. За энэ Чингисийн онгондорч одоо энийг мөрддөг. Гэхдээ миний ярьж байгаа зарчмын юм болвол та бүхэн одоо ямар ч
цаг хугацааг ярьж болно. Гэхдээ ямар цаглбараар хийгээд байгаа юм бэ? Төвдийн төгс үеийнээр яриад байгаа юм уу? Манжиг дагаж ирсэн энэ шар зурхаагаар ярьж байгаа юм уу? Энэ хоёр чинь хоёулаа биш ээ. Монголчууд өөрсдийн үндэсний цаглбартай байсан. Энэ цаглбар нь энэ байна гэж би 5 онд энэ Монголын онцог тооллогч академич Далайгой редакторд ном энэ гаргасан. Тэгэхээр 5 сарын 28-нд энийг манай Ирчамцгой энэ хоёр их дэмжсэн. Бид нар их буруу явсан байна. Зөв байна гэж. Тэгээ академичдын чуулганд одоо чиний энийг хэлэлцүүлэе гэж одоо эмгтэн шунгай дэмжиж тэрнийг хуралдаар би танилцуулж байсан. Биарагай санал гаргаад их сони юм байна. Энэ ойгоо 6 хоног өнгөрчл бүгдээрээ чимээгүй бай. Судалгааны төвшөнд одоо хөлийн зөвшөөрье гэсэн. Тэрний дараагаар нь би Эрдэнэ Монгол он тоололч нь иймэрхүү юм байжээ. Монголчуудын ангийн мөнхийн зурхаа гэж. Тэгээд нодон би ийм ном бичсэн. Дундад зууны Монгол гажуудсан түүх. Энэ түүхийн онцог бүчин бүгд онцогийн хувьд гажуудсан байна гэж. Тэгэхээр сая Чома багш хэлж штэ. Одоо 10 сар гээд. Энэ дээр чинь ингээ буруудаад байна. Энэ чинь төвдийнхөр яваад байна. Энэ 10 сар гэдэг чинь 10 сарын аагам халуун гэж сурвалжууд чинь байгаа. Монголчуудын он тоолол чинь намар одоо 9 сар цагаалж ясан гэж шинэлж ясан гэж бүгдээрээ хэлж байгаа шүү дээ. Тэндээсээ 1 сар чинь эхэлж байгаа. Жишээлбэл энэ дээр одоо түүхийн сурвалж гэхэд одоо Биарагайн түүх байна шүү дээ. Хин Биарагайн. Зүгээр би энэ одоо энэ хүн өөрөөхөө гараад бичсэн байж шүү. 20-д нас хүртэл намайг энэ хүн ингэж бичсэн байна. Одоо намайг 38 цэрэгтэй ботлол намар цагаалдаг байсан. Энэ одоо мартагчээ. Цагаасны дараах сарыг 6 сар гээд эхэлдэг байсан шүү гэж. 7 сар гээд. Тэгэхээр цагаан сарын дараагийн сар нь гэдэг чинь 3 сар нь 6 сар гэдэг чинь үнэн. Энэ бол үнэн. Тэгэхээр 1 сар чинь бол намар байна. 2 3 гээд 4 сар чинь өвлийн тэргүүн сар. Тэгэхээр үлрэлийн ихийг юунаас авах вэ гэвэл нөгөө өдөр шөнө тэнцдэг одоо богиносдаг энэгээр монголчууд тоололтой учраас энийг бол Монголын улирлын тоолол гэсэн. Тэгэхээр би одоо ганцхан санал болгох юм бол энэ улирлын тоолол Эрдэнэ Монгол цаглбараараа та нар яваач ээ. Тэгэх юм бол эн чинь 4 сар. Бүхий сар. Хэн одоо Биарагаш дэгжсэн баг. Нацгад орж байгаа Ирчамцгой, Далайгой энэ төр бүгдээрээ 4 сард гэсэн байгаа шүү. Гэхдээ ямар 4 сар гэдгийг бид бас сайн тухайлаагүй гэж ингэсэн байдаг. Тэгэхээр намрын чинь тэр тоолол чинь 1 сар нэхэрнэ. 2 3 гэдэг чинь намрын 3 сар. 4 хөхий сар. Хөхөө өвлөн хүүтэн хөр засны хайр гэдэг чинь хөхөө биш хөхий сар, хүүтэн сар. Тэгэхээр тэр 4 сар төрсөн Эрдэнэ Монгол тооллын тэр нь бол 12 сарын 21 мөн. За энийг л одоо би жишээлбэл 4 онд гарсан энэ Монгол онцог тоололоор бичсэлтэй. Тэгээд дараа нь нүүрс товчонд байгаа онцогуудыг тоолохдоор бас бусад юмнууд нь бүгд хөдөлмөр байдаг. Тэгэхээр би одоо ганцхан юм хэлэхэд өвөл энэ төрсөн чинь үнэн шүү. Эрдэнэ Монгол тооллоороо тооцооч бити. Одоо жишээлбэл төгс үнэтийн зурхаа гэдэг чинь цохиосон сүм памбал чинь өөрөө 1704 он төрсөн шүү дээ. Тэгэхээр ийм юмар явж болохгүй. Хоёрдугаар тэр хүн өөрийнхөө түүхэн дээр бичгтээ Монголын улирлын тооллын гэж бичсэн болохоос Ирчамцгой түүхээ өөрөө одоо тэргээр хийгээгүй. За танихаар бол 12 сарын 21 бүр тодорхой өдөр хийж байгаа. 12 сарын 21 төрсөн Монгол тооллын 4 сарын буюу өвлийн тэргүүн сарын шинэ нэгний өдөр. 9 хэлсэн өдөр. Өвлийн тэргүүн сар 9-9-ийн өөр эхэлж өвөл эхэлдэг. Тийм учраас одоо энэ Монгол тооллоор та бүхэн тооцооч гэж би ингэж хүсмээр байна. Нагамбу бас миний ярьсныг бас буруу ойлгосон шиг байна. Би ерөөсөө энэ Эрдэнэ товчтой байгаа энийг 10 сар гэдэг чинь бол Монголынхаа 10 сарыг гэлж байгаа байхгүй. 10 сар жээ өвлийн тэргүүсэр 10 сар гэдэг бол би Эрдэнэ товчид 10 сар гэсэн болохоос биш өнөөдөр энэ өвлийн тэргүүн сар гэдэг тэрийг өнөөдрийн Христийн тоололд Григорийн тоололд юунд тэр биш. За таны хувьд юу гэж бодож байна? Энэ бол төвдийн 10 сар. Цагаан сараас одооны төгс үнэтийн зурхаагаар цагаалж биш үү? Түүнээс 2 сарын урдах төвдийнх. Монголын бол Монголын 4 сар. Өвлийн их сар. Нэг 20 жил судалгаа хийж байгаа юм. Чингис хааны тухай. Тэгэхээр хамгийн хэцүү юм нь онцог зөрөөд болдгоо. Би бол үйл явдлаар онцгойд буулна гэж боддог. Тэгээ болохгүй эхний бүтээлүүдэн би бол за сайшхал гойг даглаа шүү гэж бичсэн. Тэгсэн сайшаалгаа дотороо зөрчилдсөн. За ингээд дараа нь ярьж ясан чинь энэ бажин намтай танилцаад чинь ерөөсөө онцог болохгүй байна гэсэн.
болохгүй юм байна лээ. Тэр юунаас болоод байна гэхээр бид нар одоо тэр он цагийн тоол гэх юм да. Тэр одын хүртэл буруу явж байгаа. Тэгээд дараа нь энэ нагаан боо тэр сайн судалгаа хийсэн би итгэж байгаа эдэнд. Ягаад гэвэл үйл явдал тэр он цагтаар буугаад байгаа. Христийн 100 сарын баярыг шигсэн сүүлд нь бас 12 сарын 25 гэж. За. Тэгээд энэ талаар бид бас Нээдэн Чингис хааны төрсөн он сарын тухай ерөнхийлөгчд бас лавлага мэдээлэл өгж байсан. 2010 оны 5 сарын үеэр. Тэгээ бидний ерөнхий үндсэн санал бол ямар ч гэсэн холбогдох сорволжийн мэдээ болоод түүхэн үйл мөрийг үндэслэхдээ өвл Чингис хаан өвөл төрсөн буюу эсвэл одоо намрын сүүл сар өвлийн ихэнх сар төрсөн гэдэг нь илүү түүхэн баримттай гэдгийг бол одоо энэ түүхийн судалгааны явцад илэрж байгаа. Энэ тохиолдолд анх эхлээ очиргоо байсан жалгаад одоо маань чоймоо багт олон хүн энэ талаар нотлохоо тавьсан. Ягаад гэвэл энэ бид бас ингэж бодож болох юм. Чингис хааны энэ төрсэн газар бол одоо он мөрний их дэлгүүн болдог гэж байгаа. Энэ дэлгүүн болдог бол баг өвөлзөөний нутаг байсан шиг иймэрхүү уул мөр ажиглагддаг юм. Одоо хар зүрхний хөгнөр жуслангийн газар нь байсан дээр хөрвөл энэ онон мөрний их дэлгүүн болдог бол өвөлзөөний нутаг байсан байхаа гэдэг иймэрхүү нэг ерөнхий таамаглал сөвөгж гарч байгаа. Хоёрдугаард бол Чингис хааны төрөх үед бол зарчуудаа өвгөн болгон нэлгээ хүргэлээ гэж байгаа. Монголчууд хэдийгээр бэлгийн бол бэлгэдлийн тэдий өгдөг боловч хүн дөх бэлгээний бол зөв сунгадаг. Жунаа яг агам халуун жунаа цаг болгон нэлгээ хүрхгүй байхаа бас тэр цаг удирдлын хувьд өвөл байсан болов уу гэдэг талын иймэрхүү баримт мэдээнүүд их олон байгаа. Зүгээр манай энэ судлаачдын хувьд буюу түүхийн хүрээллийн үүднээс үжвэл баг өвлийн ихэнх сар гэдэг нь оновчтой байхаа гэж. Чингис хаан дэд сургуулийн профессор Сүхбаатаргаан үгийг сонсъё гэж бодож байна. Яг тэгэхээр энэ 2011 онд өнөөгийн ертөнцийн үндэслэгч Эзэн Чингис хаан гэж баримтат уран сайхны ном байгаа. Жак Ведерфорд гэж судлаачийн бичсэн ном байгаа. Хүн судлаач хүн байгаа тийм ээ. Энэ хүний бичсэн ном дээр бол Сүхбаатаргааг Монголын газар нутгаар 1 сая км орчим газар нутгийг туулж Чингис хаан судлалд бас олон жилийг зориулж ирсэн хүн гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр бас Чингис хааны нэрэмж сургууль та багшилж байгаагийн хувьд мөн бас энэ чиглэлээр судлаач хүний хувьд өвөл төрсөн үү одоо 100 төрсөн үү гэдэг дээр та байр суурь хэлэхгүй. Монголын нуус төвчөг уншихаар зэрэг 59 дугаар зүйл, 97 дугаар зүйл, 211 дугаар зүйл дээр 3 зүйл дээр Чингис хааныг omны дэлгүүн болдог тэгээд төрсөн гэдэг ингээд тодорхой хэлсэн байдаг. Зохиогч бичгтээ 59 дугаар зүйл төрсөн он сарыг бичээгүй. Жарчуудаа өвгөн ирээд ярихдаа зэлмийн аав төрсөн он сарыг хэлээгүй. Чингис хаан өөрөө хаан болоод 1206 онд зарлиг гаргаж явахдаа өөрөө намайг онны дэлгүүн болдог төрөхөд гисэн мөртөө төрсөн өдрийг хэлээгүй. За тэгэхээр би бол энийг хөвдөө ингэж боддгийг. Монголд бөөгийн шашин маш их дэлгэрсэн. За бөөгийн шашинд бол суудал мингийн өөрөлд төрсөн өдрийг мэдэхгүй бол мянган бөө бөөсөн ч төв өсрүүлж чадахгүй. Суудал мингийн мэддэг бол нэг муу бөөч төв өсрүүлдэг гээд монголчууд одоо төрсөн өдөр ерөөсө хилдэггүй байсан. Энэ жаншлыг хадгалсан болов гэж нэгдүгürt боддгийг. Энэ үед бол зарим хүн ярьдаг одоо шар хэвлэл битсэн байна л да. Монголчуудын цаг тооны бичиг их муу. Тийм учраас төрсөн өдрөө сайн мэдээгүй гэж. Тийм биш. Монголын улс төвчөөний 81 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 193 дугаар зүйл энтерт бүр тэр хаан төрсөн өдөр байтугай тайчуудын хормоо хийсэн өдөр, жамуухаас салаад нүсэн өдөр, Чингис хаан тугаа тагсан өдөр энтрийг бүр онтой, сартай, жилтэй бичсэн байгаа. Тэгэхээр энэ Чингис хааны төрсөн оныг Монголын улс төвчөөний зохиогч бол нуусан явдал бол тэр хуучны их жаншилтай холбоотой баг. Нөгөө нэг талаар энэ Чингисийн ухсааны олон тайз нар байсан. Зөвхөн ар халахад ихэд 1918 оны хүн амын таваар 13300 тайз байсан тийм үү? Борчхон тайз. Эднэр төрөл бүрийн тахилга ёсол хийхдээ ерөөсөө Чингис хааны төрсөн өдөр гэж баримталж байгаагүй. За харин зарим нь Чингис хааны иш зураг гэдэг юмыг дахиж ирсэн. Тэгэхдээ энэ төрсөн он сар өдөр гэдэг юм ерөөсөө баримталж байгаагүй. Тэгээд энийг бодоод үзэхээр зэрэг Монголын нуус төвчөн дээр мдэггүйш зориуд тэрийг бол нуусан ийм юу байгаа. За энийг яагаад нуусан бэ гэж бодохоор зэрэг хүний төрсөн өдөрт одоо янз бүрийн хараал чатаг хийдэг. Энээс л
одоо болгоомжилсан ийм нэг зүйл байгаа байх гэж бодож байна. За одоо энэ он цаг тогтооно гэж ярьж байгаа олон хүн ярьж байна. Би бол зөвхөн судлаачийн хувьд хэлээд арай яарч байгаа болов уу гэж хэлж байна. За эрдэмтдээс өөрчлөлт усъя. Одоо манай судалгаа миний хувь хүний саналаар нэг цогц төвшөнд хүрээгүй. Голцоо одоо гадны ном зохиолоос хуулсан. За тэрэн дээр өөрсдийнх одоо бас нэг үндсэл бүрэн биш сэтгэлдлүүдийг нэмсэн учраас одоо нэг он цаг тогтооцдог хэдэн жилийн дараа нөгөөх нь өөрчлөгдөнө. За уг нь бол одоо бүүртэйхэн эрдэмтэд нийлээд багаараа их сайхан судалгаа хийвэл Монголын улс төвчөг төсөглөд хийх юм бол Чингис хааны төрсөн он цагийг яг яс өдрөөр нь биш гэхэд ойролцоо тогтоож болохоор байгаа. Намар гэж 1 сар гэж хэлээд байна шүү дээ. Энэ дээр би сайдвар Жасаравгын түүх гарсан байна. Тэгсэн чинь дахиад жилийн тэргүүн сарын 26 гэдэг хотын өдөр төрсөн. Миний үеийнхэн төрсөн өдрөө мэддэггүй. Би бол маш сайн мэдэж байна. 10 сарын 26 гэж би авсан гэж. Жилийн тэргүүн сарын 26-наа. Тэгээ би сая Бэрбаг бахыг хэлсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь бол 30 хэдэн он хүртэл үнэхээр намрынхаа ямиг одоо хөдөөнийх нь бол маш сайн мэдэж авчаажээ гэж. Нөгөө нэг юм нь Ларсенгүй нэг ном гарсан шүү дээ. Тэн дээр монголчууд Григорийн тоолын 12 сарын 23-ны өдрийг гал дахилгын өдөр гэж одоо хаантайгаа холбогдуулж ёслол хийдэг байсан гэж ингэж бичсэн. Тэгэхээр Бурятад гэж сая очиргой хэлсэн. Ордост гээд одоо тэр Понсог сая хэлж байна. Монголчууд энэ одоо шилэн хүрээнд ихэд 30 хэдэн онд л гал дахилгын өдөр хаантай холбоотойгээд хийжсэн гэдэг чинь монголчууд галаа дахина гэдэг чинь хааныхаа төрсөн өдрийг л дээдлж байсан хэрэг гэсэн би баримттай хэлье. Намраас шинэ он эхэлдэг гэдэг бол тэр эртнээс хөнөөг үеэс байсан зүйл. Энэнийг бол 20 дугаар зууны эхэн хүртэл магадгүй 20 дугаар хэрглэж байсан. Бүрээд хэрглэж байсан. Батар уу гэдэг хүний бичсэн өгүүл байгаа. Бүрээд энэ хэрглэжсэн тухай. Тэгэхээр энэ тэнд хэрглэжсэн тэрийг бол Наганбуу одоо эндээс нэлээд сайн олж харсан байна л да. Тэгэхээр энэ бол орон нутгийн одоо хэрглэжсэн он тоол шүү дээ. Голдуу хүмүүс. Тэгэхээр энэ бол миний бодоход бол Чингис хааны тэр төрсөн өдөр өвлийн эхэн сарын шөнийн 1 гэдэгтээ зөрөхгүй. Гагцгүй энэнийг бол энэнийг одоогийн тоолд буулгах асуудал дээр л жоохон зөрүү байгаа юм шиг. За баярлалаа. Одоо өвлийн тэргүүн сар гэдэг бол бэлгийн тоол. За бэлгийн тоол дотроо одоо тэр янз янзын зурхаа байгаа. Зүгээр одоо өнөөдөр бид нар албан ёсноор бол манай улс төгс поинтын зурхаа хэрэглээд явж байгаа. Бид нар цагаан сараа хаврын тэргүүн сарын шинийн 1-гээд тэмдэглээд явж байгаа тийм ээ. Тэр маягаар одоо өвлийн тэргүүн сарынхаа шинийн 1-нд одоо тэмдэглээд явахгүй гэхэд бас болохгүй юм байхгүй болов уу гэж бодож байна. Тэрнээс аргын тоолд одоо шилжүүлээд 11 сарын одоо 20 ч гэдэм үү тодорхой тоо тавихлаар энэ бол одоо одон орон 6 шинжлэх болон шинжлэх ухааны тогтоох асуудал болоод хувирч байгаа маа. Тэгэхээр ингээд үзэхлээр энэ бол маш их одоо олон маргаан тийм дагуулах тийм сэдв юм шиг байгаа. Зүгээр энэ жилийн хувьд бол өвлийн тэргүүн сарын шинийн 1 бол сая 11 сарын 21-нд 26-нд тохиож байна л да. Яг одоо улс тусны ойн баяраар энэ одоо өдөр тохиож байна. Иргэчл бол одоо 12 сарын хэдэн ч юм уу нэг өдөр тохиогол баг тийм ээ. Зүгээр энийг бол одоо нэгэнт эрхчил одоо 850 жилийн агаар өвлийн тэргүүн сарын шинийн 1 хэдэнд тохиох нь тий. Тэр өдрөөсөө эхлээл цаашдаа аргын тооллоороо тэгээд бас тэмдэглээд явах бас тийм бас гарц байж болох юм. Он тоол буруу яваа байдаг ганцхан жишээгээр үзүүлээ л. Одоо энэ бэлгийн тоол одоо календар томоо хүний хийс ажил. Энд биш үү 5 өдөр дэлхийд тэнхлэгээ ирэхээ зогсож байгаа. Ягаад гэвэл энд хондоо 2 өдөр ингэ зогсдог гинэ. Энд чинь одоо зөв тоолын уур юм. Дэлхийд тэнхлэгээ ирэх Монголын зурхаачдыг хүлээгээ зогсох юм уу? Ийм юмар ард түмнийг эргүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр Монголын он тоол гэж байсан. Хондоо ялангуяа Чингис хааны үед байсан. Тэр он тоолыг чинь олох гэдэг бол манай эрдэмтэд хийгээд байгаа тэр он тоолыг ороё гэж би хэлсэн. За баярлалаа Шигдрууга. За тэгэхээр өнөөдөр бас манай танхимд бас олон өнгийн үзэл бодол гарч байгаа. Гэхдээ түүхийг хин нэгэн засаж юм уу зохиож бичиж болдоггүй тийм ээ. Түүх бол түүхээрээ л үлддэг. Гол нь түүхийн үнэн бодиттой тэр зүйлийг тодруулна гэдэг энэ асуудал дээр бид нар өнөөдөр бол ярилцаж байгаамаа. Энэ бол бид хоорондоо мэтгэлцэж байгаа юм биш, бас ухаанаа уралдуулж байгаа юм биш. Түүхэн нотлогоо бүхий баримтууд дээр л шинжилгээ хийж яриа өрнүүлж байгаа гэдгээр онцлог юм аа. Тэгэхээр би Бяраагоогоос асуулт асууя гэж бодож байна.
За Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар за би түүхийн салбарт Хөдөлмөрийн Баатар бол танаас өөр байхгүй болов гэж бодож байна. Ховорхон. Тэгэхээр бас Монголын түүхчид бас таныг хардаг. Дэлхийн монголч томоохон эрдэмтэд бас таныг сонсдог, таны бүтээлүүдийг бас ишилдэг. Тэр утгаараа бас таны Монголын түүх судлалдах үг өгүүлбэр цэг таслал бас их үнцэнтэй бас их сурвалж болж байдаг. Тэгэхээр сая бас та Монголын эрдэмтдийн түүхч эрдэмтдийн байр суурийг сонслоо. Таны байр суурь ямар байна? Та бүхэн дорой минь төргийа. Чингисийн бол төрсөн он, цаг, өдөр, сарыг бол тусгайлан судлаагүй нэг ярихад. Би бол нэлээд ерөнхий судалгаа хийдэг хүн. Тэгэхээр сүүлийн үед бол манай эрдэмтэд энэ тодорхой асуудал руу орж энэ асуудлыг нэг тийш нь болох гэж их хичээж байна л да. Янз янзын санал гарч байна. Тэгвэл зөвхөн миний ерөнхийд нь би бодоход бол ер нь бид Чингис хааны болоод бусад түүхэн хүмүүсүүдийн төрсөн он, цаг, өдрийн ер нь тогтооход бол том бэрхтэй гэж бодоод. Ягаад гэвэл манай тийм уламжлал байсангүй. Яг үнэн тэр хэн Сүхбаатар ярьж байна, бусад улс уучсан. Ер нь Монгол хүн чинь ер нь насаа нуудаг. Төрсөн жилээ нуудаг. Одоо бүр ярингуй зэнш. Одоо би ингээд яг нэлээд ахмад хүн 80 гарсан хүн гэхтэл би бол төрсөн сараа мэддэг, өдрөө мэддэг л байсан. Манайх бол одоо баян чинэлэг юм. Ерөөс нууцлцсан хэлдэггүй. Манай аав ижижсэн төрсөн одоо өдөр сараа хэлдэггүй ийм л нэг юм жишээл. Тэр бол үнэн. Монголчууд нууцлдаг байсан. Тэгэхээр энээс болоод ер нь манай түүхэн том хүмүүсүүд Чингисээс эхлүүлээ ер нь тэрний хүмүүсүүдийн за оныг нь бол тогтоож болно. Ямар ч гэсэн нэг ойролцоогоор. Яг цаг өдрийг бүр яг ингээд тогтоочихно гэдэг бол ер нь тун их асуудалтай. Би бол энэ хэмгооч ер нь тогтоохгүй болов гэж. Ойролцоогоор биднээс ёсчлохын тулд ер нь нэг өдөртэй болох нь өдөр сартаа болох нь зүйтэй байх л да. Энийг бол тэр хүний дурсаж санаж төрсөн өдрийн тэмдэглэж явах энэ үүднээс бид нэг тийм өдөртэй болох бүгдээрээ тохироод нэг тогтож болно байх гэж байна. Өвлөн байна уу, хавар нь байна уу энэ тал дээр. Яг өдрийг нь бол тогтоолоо гэхэд энэ бол ойролцоогоор л нэг таамагласан юм зүйл байна. Таны зүгээр судлаач хүний хувьд бол өвлийн ихэнх сар гэдэг дээр өвлийн ихэнх сар гэдэг бол би бас л ягаад ч юм ер нь унс номнохоо нөлөөгөөр ч юм уу тийм л итгэлтэй байдаг ер нь. Өвөл төрсөн хүн гэдэг тэр бол за 1162 он гэдэг бол илүү үнэнд тохирох юм онцаг. Тэрээс 1155 онд нөө 63 он тэр үлдэрсэн. Монголчуудын улирлын тоолол гэж бид яриад байгаа нь 12 сарын 21-нд тэр өдөр шөнө тэнцдэг өвөл 9 эхлээд өвөл чин тэндээс эхэлдэг учраас энэ их тодорхой. Тэр өвөл эхэлж байгаа өдөр чинь тэргүүн сар. Тэгэхгүй ахаад тэр төв тоолдоор авах юм бол 10 сард ч өвөл чинь зарим жил гарч байгаа. 11 сард гарч байгаа. Ахаад ингээ буруу юмар төөрөөд жил болгон бахан ламнар манжин зурхаа барьж уусаад хэрэлдээ сууж байна. Тэгэхээр би ганцхан мэлж штэ. Монгол тоолдоор тэр улирлын тоолдоор өвлийн тэргүүн сарын шиний нэгэн тогтмол өдөр. Чингис хааны төрсөн одоо 1262 оны өвлийн тэргүүн сарын шиний нэгний өдрийг юулийн тоол тэр үед юулийн тоол мөрдөж байсан. Энийг 1582 оны 10 сарын 5-ны өдрийг 15 болгоод тоосон тэр зөрөө гаргаад 7.8 өдөр гардгийг. Тэрнтэй тоолоод аргын тоол руу шилжүүлэх юм бол болно. Тэрүүгээр нь авч тооцвол илүү одоо бодиттой болно. Энэ сая Наганбу судлаачийн хэлдгээр тэр түүдийн тэр сүүлд 1747 онд л энэ тоолог сүм хан биш болж энэ литийг зохиосон шүү дээ. Тэгээд 1789 онд л энэ тоолыг дурхайн татсан Монгол 6 дурхайн татсан их байгуулагдсан. Ийм учиртай. Тэгэлээ тэрнийг оруулж болно, тоолуулж. Тэгэлээр ямар ч гэсэн өвлийн тэргүүн сарын шинэ нэг гэдэг бол нэлээд давамгалж тогтож байгаа сурвалжаас тодорхой байгаа учраас энийг аргын тоололд шилжүүлж болно шүү. Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд Эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн сар өдрийг тогтоох тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Энэ яг одоо төрийн бодлогын хувьд одоо ямар төвшөнд байгаа вэ? Ачаал бүгдлийн хувьд бол ямар үнцэнтэй юм бэ? Төрийн төр их хааныхаа төрсэн газар мэндэлсэн огног одоо энэ түүхийн их бодит их сурвалж энэ арт түмнүүдийн зан үйлийн мэдээ за дээр нь одоо шинжлэх ухааны судалгаанд тулгуурлаад
албан ёсны болгоод ёсчлох улмаар одоо энэ өдрийг үндэсний бахархлагын өдөр болгож ёслон тэмдэглэх нь ер нь одоо манай энэ хойч үе тэмдэглээд мөн хойч үедээ хэвшүүлэх нь манай улс үндэстэн энэ их Монгол улсыг заламжлагчдын хувьд бол маш их чухал ач холбогдолтой юм аа. Тиймээс энэ өдрийг одоо эх жил дөрөв хэлсэн эзэн хааны маань 850 жилээ болно. Бид 50 жилийн өмнө бас тэмдэглэх гэж оролцсон явдал байдаг. Одоо эх жил бол одоо энэ нарчлалын үед бол эзэн хааныхаа 50 жилийн ойг бол одоо өндөр хэмжээнд яслан тэмдэглэх нь бол зүй ёсны асуудал. Энэ бол монголчуудын хувьд төдийгүй энэ дэлхийн одоо хамгийн том одоо хаан гэж Гарамгай хаан гэж үзэгдэг Чингис хааны дэлхийд дахинд бас одоо таниулах, дэлхийд дахинд хүлээн зөвшөөрлөхөд бол маш их ач холбогдолтой одоо ийм ой болох юм аа. Тэгэхээр бид бол энэ ойг бол одоо хаан маань одоо ихээс төрөд мэндэлсэн үнэн. Мэндэлсэн одоо мэдээж цаг хугацаатай байгаа. Гэхдээ энэ үйл явдал бол одоогоос одоо 849 жил 50 жилийн өмнө болсон үйл явдал учраас яг одоо тэдний өдрийн одоо энэ ялангуяа энэ он тооллуудын ядан орон энэ зурхайн асуудал бас янз янзын одоо байгаа учраас яг тэдний өдөр одоо аргын тооллын тэдний 12 сарын одоо 15 ч гэдэг юм уу ингээд тогтооход бол үнэхээр маш төвөгтэй байгаа нь ойлгомжтой. Сая манай төвөгчд судлаачид эрдэмтэд бол ярьлаа. Зүгээр ер нь бол түүхийн шинжлэх ухааны үүднээсээ одоо тэр их сурвалж түүхийн их бодит их сурвалжууд дээрээс нь зан үйлийн мэдээ гээд ингээд одоо судалгааны олон жил судалсан хүмүүс байна. Ингээд эднэрийн судалгааны одоо ерөнхий дүнг ингээд гаргаад ингээд ер нь бол одоо тэр сарыг бол хоёр хандлага байдаг юм байна. За өвлийн тэргүүн сар, зуны тэргүүн сар гэсэн. Тэгэхээр бид одоо өнөөдөр бол хүмүүсийн ярьцгийг яриаг сонсож байхад бол өвлийн тэргүүн сард бол төрсөн болох талтай гэсэн тэр хандлага бол дамгаалж байна гэж ойлгож байна. Тэгээд одоо нэгд өвлийн тэргүүн сар төрсөн юм чи өвлийн тэргүүн сарын одоо бүр шиний нэгэнд гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр шиний нэгэнд гэсэн одоо тэр түүхийн бодит их сурвалжууд бичигдснээр нь ер нь тэмдэглэж явах болохгүй юм болов уу гэсэн бодгийн бодол төрөө сууж байна. Монголчууд эртнээс бэлгийн тоглолын сар бүрийн 15, 16-ныг бэлэг төгөлдөр сайн өдөр гэж ихэд бэлэгшээдэг байжээ. Учир нь энэ хоёр өдөрт наран жаргахтай уралдан саран манддаг. Саран жаргахтай зэрэгцэн наран ургадаг байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр өдөрт нар сар бие биенээ залган манддагаас өдөр шөнийн 24 цагт дэлхий бүтэн гэрэл гэгээтэй байдаг байна. Ийн сар бүтэн байх нь бүрэн дүүрэнгийн бэлэг болтгоо. Иймээс бэлгийн тооллын зуны тэргүүн сарын 16-ны бэлэг төгөлдөр өдөр Тэмүүжин мэндэлсэн гэж үзэхэд хүргэсэн байх талтай. Ардчилсан төр иргэдтэй нээлттэй. Өвлийн тэргүүн сарын шиний нэгэнд эзэн Чингис хаан Тэмүүжинийг мэндэлсэн гэж одоо нотлох баримтанд итгэж байгаа хүмүүс маань ногоон хуудсыг за зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдрөө гэж бодож байгаа буюу одоо 100 гэж үзэж байгаа хүмүүс нь бол улаан хуудсыг за ер нь бол яг энэ хоёрын аль нь ч бишээ гэж үзэж байгаа хүмүүс шар хуудсыг өргөхгүй юу. За баярлалаа. Сая ихэнх хүмүүс маань бол өвлийн тэргүүн сарын шиний нэгэн гэдэг дээр бол байр суурь илэрхийлж байна. За 3 дахь асуулт 12 дугаар сарын 21 гэдэг шиг 11 сарын 26 гэдэг ч юм уу тийм ээ. Яг ингэж өдрөө зарлаад бүр тогтоод аргын тоололд эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг шилжүүлж бодсноор тийм ээ тооцож тэмдэглэж байя гэж байгаа бол улаан хуудсыг тийм ээ. За бэлгийн тоолоо ашиглаж байя гэж байгаа бол ногоон хуудсыг. Энэ хоёр асуултыг асууя. Тэгээ та бүхэн байр суурь хэлэхгүй. Ухаандаа одоо цагаан сарыг бид нар шилжүүлдэг бай. Чингис хааны мэндэлсэн өвлийн ихэнх сарын шиний нэгнийг Христосын мэндэлсэн одоо тэр өдрөлөө шилжүүлэе гэж байгаа мó. Тий, тэр нь болохоор энэ улаан өнгө нөхгүй тий. 2011 он гэдэг чинь Иесус Христосын төрсөн он шүү дээ. Тэр лөө шилжүүлэе гэж байгаа мó. Цагаан сараа бас шилжүүлээд эхлэхгүй бид нар одоо яах юм тэгээд чинь. Өвлийн тасам тогтоосон өдргээд бүр өвлийн баяр гэдэг ингээ хийцэн байж байгаа шүү дээ. Тэгээд эн чинь явж байгаа хавар болно шүү дээ. Айгу бол дамжаад. Таны байр суурь та гол өнгөөр л илэрхийлчих наадах. Өөрөөр хэлбэл яг нэг тогтсон өдөр байя гэж байгаа бол энэ улаан өнгө тогтчихъя. За яг энэ тогтсон энэ одоо Григорийн гэж хэлээд байгаа тийм аргын тоол биш. Зүгээр яг нэг цагаан сар маягтай
уламжлалаараа явъя гэж байгаа бол ногоонгийг л өргөчих гэж байгаа. Зүгээр та бүхний байр суурийг сонсъё. За. За баярлалаа. Тэгэхээр эндээс бол бид нар ямар нэгэн шийдэл гаргахгүй тийм ээ. Ямар нэгэн дүгнэлт гаргахгүй. Хамгийн гол нь бас манай Монголын тэргүүлэх түүхийн чиглэл салбарын тэргүүлэх судлаачид ямар байр суурьтай байгаа, за бас олон нийт ямар байр суурьтай байгаа гэдгийг л иргэд олон түмэндээ харуулах гэсэн юм аа. Хамгийн гол нь одон орон судлалын шинжлэх ухааны академи одон орон судлалын хүрээлэнгээс хэд хэдэн хүн оруулаад шинжлэх ухааны академиас ихтэй сургуулиудаас ингээ хүмүүс оруулаад за манай Чингис хаан дээд сургууль бол дуртай орно. Хэд хэдэн хүнээ оруулж болно. Ингээд энэ төрсөн өдрийг одоо яг тэдний өдөр гэхгүй. За нэг сарын дотор энэ л одоо нэмэх хасныг сарын зөрөө гаргах баг. Ингээд нэг тогтооч ийм комисс байгуулж болно гэж бодож байна. Тэгээд ингэх юм бол нэлээ үндсэлтэй санал гарах байхаа гэж бодож байна. Францын алдарт эрдэмтэн Паул Пилио гэж хүн байсан. Тэр хүн бол Чингисийг их судалдаг. За энэ хүн бол Марко Пологийн замын энэ тэмдэглэлд их том одоо тайлбар бичсэн юм хүн байгаа. Тэгээ энэ хүн бол энэ Марко Пологийн тэмдэглэлд хийсэн тэмдэглэл тайлбар гэж. Энэ номонд Чингис хааны одоо төрсөн оны талаар бол маш тодорхой бичсэн. Маш тодорхой бичсэн. Нэлээд олон хуудас бичсэн. Тэгэхдээ голдуу Хятад, Перс, Монгол сурвалжууд их байсан. Тэгээ энд би юунд нэг их баягалж олзорхож явдаг вөхөр энэ том эрдэмтэн тэр дэлхийн одоо Чингистэй холбоотой бүх сурвалжуудыг бараг их сурвалжаар нь судалсан хүн гэхэд энэ хүн бол 1162 он Монголын одоо Алтан давж Саган Сэцэн ингээл бусад сурвалжуудад байдаг мэдээ Хятадын ихэнх сурвалжууд хоёр бол яг таарч байна. 1162 он гэдэг бол илүү үнэмшилтэй ийм он гэдгийг бол энэ хүн одоо олон жилийн өмнө шийдсэн. Энэ талаар бол энэ Марко Пологийн тэмдэглээд энэ том ном байдаг. Энийг би бодоход ацарсны учир бол энэ номыг ер нь бараг орчуулад монгол хэлээр одоо гаргавал зүгээр юм гэж боддог юм. Энд нь одоо мөнгө санга юм нь олддог, төсөв юм хүн нь олддог юм бол орчуулад энэ ойн өмнө гаргачихаасаа гэж би бодож энэ номыг ацарсан юм аа. 1989 онд Washington Post сонинд Чингис хаан бол бүтээгч байсан гэдэг үгийг онцлсон байдаг. Жухамдан 20 дугаар зууны ихэнх үе хүртэл ертөнц дахинд цус алуурчин байлдан төрөмгийлэгч гэсэн нэртэй орчин үеийн хэлгээр имижтэй байсан Чингис хаан маань сүүлийн үед бол маш хэмжээгээр судлагдж байгаамаа. Ямар ч тач гэсэн Эхэзэн бог Чингис хааны маань их өлгийн нутаг болсон Төв Азийн цээжин дэх Монголын өдгөө цагийн толгой гэж хэлж болох эрдэмтэд маань эзэн бог Чингис хааны Тэмүүжний маань мэндэлсэн сар өдрийг тогтоохыг бол зөв гэж үзэж байгаа юм байна. Нэвтрүүлгийг үзэж байгаа иргэн та бүхэн ч гэсэн бас өөртөө бас хоёрыг тунгааж нэгийг бодож яваахаа гэж бодож байна. Ардчилсан төр иргэдтэй нээлттэй. Минхаш аль-Ширан Жизжаны гэж монголчуудад талтай бус Персийн нэгэн түүхч эзэн бог Чингис хааныг нүдээр харсан хүний үгийг тэмдэглэлтэн бичгтэн Чингис хаан бол хөдөр том биетэй, нэвч хэрцсэн муурын мэд нүдтэй, эхийг ойлгодог хэрнээ аюун шиг төрүүлэм харцтай хүн байсан гэж дүрсэлсэн байдаг. Магадгүй Чингис хаан бол орчин цагийн ардчлал, чөлөөт худалдаа, дипломат, шашин, одоо гендер гэдэг маш олон зүйлүүдийг 13 дугаар зууны үед дэлхийд дахны хэмжээнд бол глобалч чадчихсан ийм хүн гэж бас олон эрдэмтэд үздэг. Энэ ч утгаараа болов Чингис хааныг бид нар зураг хөргийг нь бол харах маш их боломж байсан баг. Гэхдээ Чингис хаан тэрийг хүсээгүй. Өөрийнхөө дүр царайг түүхэнд үлдээгээгүй шигээ бас өөрийнхөө он сарыг ч гэсэн түүхэнд тодорхой үлдээгээгүй нь бас нэгэн нууц байх гэж бодож байна. Ингээд өнөөдрийн бие иргэн нэвтрүүлгийн нэгэн онцлог дугаараар бид эзэн бог Чингис хаан Тэмүүжний мэндэлсэн сар өдрийн тухай нээлттэй ярилцлаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт орсон та бүхэнд баярлалаа. Монгол мордын чулуу загсан туурайн өчтөр мэрэлзэн давалгаалах номхон далайг нэгэн эргээс Каспийн тэнгисийн хадан хисаак хүртэл галвын бүхий л гол мөрд эрчлэн залгилж байсан энэ түүх бидний өвөг дээдсийн түүх. Өнөөдөр бид ч гэсэн бас оюун санаандаа энэ түүхийг үргэлжлүүлж их эзэн богд их түүхээсээ суралцж өрнөн дэгжих ирээдүйдээ итгэл тэмүүлэлтэй алхацгаая гэдэг үгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.